За сайн сайхан байна да. За Европын сэргээн масгал хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн Star Venture гэж нэрлэдэг байгаа тийм стартапууд зориулсан энэ хөтөлбөрийн ерөнхий үзэл санаа юу байв? Star Venture гэдэг хөтөлбөр нь тоон үйлдвэрлэж болж байгаа улс орныхын стартап экосистемд нь хөгжлөлт нь хувь нэмэр оруулах зорилготой. Тэгээ стартапуудын бас амжилттай хамгийн том шалтгаан нь passion гэдэг. Бид нэр байгууллагатад удаагүй байж хад бол энэ Европын сэргээн масгал хөгжлийн банкны зүгээс бол энэ Star Ventures хөтөлбөр Монгол улсад ингээд нэвтрүүлэхийг зарласан. Мэдээж энд нь өрсөлдөөд бид нар бол сонгогдсон нэг компанийн нэг болсон. Яаж Series B-гээ босгосон бэ гэдэг тэгэнгүүт гадны оронд орохгүйгээр хүн амлаг байхгүй. Одоо манай Монгол улс 40 сая хүн амтай байсан бол одоо бас нэлээд олон Series B-тэй сууж байгаа шүү. Тэгээ Series B босгосон гэхэд бүр гадныхан амар гарахдаг. Тэгээ сая бас нөө EU Mongolia Forum боллоо шүү дээ. 6 компани стартап бүтээгдэхүүнээр танилцуулсан, компани танилцуулсан. Гадны банкирууд бүр гайхаад явж байгаа байхгүй. Тэгэхээр манай стартапууд бол ямар ч тийм үр олохгүй болсон. Сайн байцгаана уу лимончуудаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр лимончуудаа хүргэдэг Lemon Press-ийн спешиал цувралын шинэ дугаар та бүхэнд хүрж байна. Өнөөдөр бид стартап компаниуд Монголын нөхцөлд хэрхэн санхүүжилт босгож байна. За үүнд зориулсан Европын сэргээн масгал хөгжлийн банкны ямар сонирхолтой хөтөлбөр байгаа талаар хүргэхээр зочтой урьсан. За бидэнтэй хамт өнөөдөр Европын сэргээн масгал хөгжлийн банкны аналист буюу шинжээч Буянбат урилцсан ирсэн байна. За мөн Exponential зайсан partners буюу Angel Investors компани одоо клубын үйл ажиллагааг зохицуулж байгаа компани ерөнхий партнер гэж нэрлэж байгаа те Gamma маань ирсэн байна. Мөн Eureka компани үйл ажиллагаа эрхэлсэн захирал мөн хамтран үүсгэн байгуулагч Амар захирал ирсэн байна. За та нартай баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За сайн сайхан байна да. Тэгэл зөндөө юм байна уу. За тэгэхээр хамгийн сонирхолтой зөндөө юмнуудын стартапуудад зориулсан хэсгээр дээр ярилцсан өнөөдрийн тухайд. За Европын сэргээн масгал хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн Star Venture гэж нэрлэдэг байгаа тийм стартапууд зориулсан энэ хөтөлбөрийн ерөнхий үзэл санаа юу байв? Яг ямар шат дараалтайгаар хэдийн хугацаанд хэрэгжиж гэн, ямар үр дүн өгсөн гэх мэтчлэн бас ерөнхий мэдээлэлээс эхлэдэг үү? За энэ Европын сэргээн масгал хөгжлийн банк нь одоо хувийн хвшил илүүдэх хөрөнгө оруулалт төсөлбөрүүд бол чиглүүлдэг байгаа. За энэ дотроо бол одоо жижиг дунд бизнесийг дэмжих одоо санхүүжүүлэх хөгжлийн групп гэж байдаг. За энэ дотроо ингээд жижиг дунд бизнесүүдэд ингээд зарим ингээд ангилал хуваагаад тэгээд тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал одоо эмэгтэй бизнес эрхлэгч нарт тусгай хөтөлбөр байна. Залуу бизнес эрхлэгч нарт гээд бас байна. Ногоон бизнес гээл одоо бидний ярих чаас идвэрлэх стартапууд байна тийм. Гарааны бизнесүүд ч бас иймэрхүү тусламж дэмжлэгүүд болох хэрэгтэй байна гэж зориод энэ Star Venture гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж явж байгаа. За Star Venture гэдэг хөтөлбөр нь одоо яах вэ гэхээр зорилго нь тоон үйл ажиллагаа болж улс орныхын стартап экосистемд нь одоо хөгжлөлт нь хувь нэмэр оруулах зорилготой. За тэрнийхээ хүрээнд бол бид нэр хэд хэдэн төслүүдийг одоо зохион байгуулаад бид анх 2022 онд одоо нээлтийг хийсэн. Энэ төлбөрийн нээлтийг хийгээд. За тэрнээс хойш бид нэр одоо 13 компаниг, стартапыг одоо маш одоо өндөр шалгуураар гэх юм уу. Одоо хооронд нь өрсөлдүүлж ээж шалгуулж авсан байгаа. Тэднэртэй одоо ингээд одоо төслүүдийг хэрэгжүүлж явж байгаа. Тэдний нэг нь манай одоо жишээл манай Eureka-гийн төлөөлөл ингээд сууж байна. За хажууд нь болохоор бид нар бас экосистемд нь одоо хөрөнгө оруулах зорилгоор Angel хөрөнгө оруулагчдын клубыг байгуулах шаардлага байсан тул тэрийг бид нар одоо дэмжлэг аваад төвөөс ялангуяа ингэж бид нар айгүй сайн дэмжлэг авч иж энэ төслийг хэрэгжүүлсэн байгаа. За тэгээ өөр бас бид нар бас акселераторуудыг ч гэсэн одоо хурцлах хөтөлбөрүүд байдаг шүү дээ. Стартапуудыг хурцгаад хурдан байжуулахад нь тусалдаг тийм бас техникийн тусламж үзүүлдэг. Одоо менежментийн нөлөө сайжруулах гэсэн. Тийм менежмент талаас нь. Тэгээд тэрэн дээр бас бид нар бас M-Stars-ыг нэг хөтөлбөрт хамруулж ирсэн байгаа. Товчондоо бид нар одоогийн байдлаар ийм 3 үндсэн үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд өшөө дэлгэрүүлээд дотроос бас. За тэр олон өндөр шаардлагыг давж гарсан компаниудын нэг нь Eureka юм байна тий. Eureka-аас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр танилцуулаад тэ яаж ер нь Star Venture хөтөлбөрт хамрагдах болов? Eureka-г бол ер нь бид нэр хүлэмжийн хийм бууралтын технологиг одоо ингээд баталгаажуулах, технологиор ашиглаж баталгаажуулах
хиймэл оюун ухаан байна. Одоо IoT сенсорууд байна те. Эсвэл remote sensing гэдэг байна. Төрөл бүрийн ингээд сувгуудаар мэдээллийг нь аваад хиймэл оюун ухаанаар баталгаажуулах ер нь бол team технологиг хийдэг компани. Тэгээд энэ технологи дээр үндэслээд бол бас өөрсдийнхөө төслүүдийг хөгжүүлээд явж байгаа. Тэрний нэг нь бол Coal to Solar гэдэг төсөл байгаа. Тэр нь зүгээр товчхон мэдээлэл бол Coal to Solar гэдэг төсөл нь ер нь одоо бид нар Улаанбаатар хотын иргэн тойронд байгаа гэр суурьшлийн бүсэд амьдарч байгаа үрхүүд маань бол мэдээж өвлийн хүйтэн дулаан байхын тулд одоо нүүр сайжруулсан өөрсдөлдөг. Тэгэхээр тэрийг хэрхэн одоо сэргээгт эрчим хүчээр тэр дотроо тархмал их үүсвэрээр шийдэж болох вэ гэдэг нэг тийм бодлогыг бодоод явж байгаа гэсэн үг. Тэгээд одоогийн байдлаар бол бид нар 100 орчим одоо Монгол гэрт амьдарч байгаа үрхийг бол сэргээгт эрчим хүчлөө шилжүүлээд эхнийх нь үрх нь бол одоо 4 дахь жилдээ огт нүүрсдүүлэхгүй сэргээгтгэр одоо дулаанаа шийдэж явж байгаа ийм нэг төсөл байгаа. Энэ маань бол одоо бас эх жилүүдэд нэлээд хурдцтай бас явах байхаа. Эннийхээ үр дүнд бол бид нар бас Улаанбаатар хотын утааны асуудалд бол дөрвтойхон ямар ч байсан бодит ийм үр дүн бол сайн үр дагавар бол авчрах тийм зорилттой. Мэдээж одоо утаа гэдэг чинь бол нэг талаараа одоо бидний амьсгалж байгаа агаар эрүүл мэндийн одоо сөрөг үр дагавар байгаа, нөгөө талаас бол хүлэмжийн хий байгаа те гэрт амьдарч байгаа Монгол гэрт амьдарч байгаа нэг өрх бол судалгаагаар нэг 4-5 тонн хүлэмжийн хий ялгаруулдаг. Энэ нь өөрөө уучлаарай хүлэмжийн хий биш нүүрсдүүлдэг. Энэ нь болохоор жилдээ нэг 13 орчим тонн хүлэмжийн хий ялгаруулдаг. Тэгэхээр бид нар юу хийж гэнэ вэ гэхээр энэ өрхүүдэд одоо ийм одоо нарны систем, дулаан нөөцлөртэй систем тавиад дээрээс нь өөрсдийнхөө сенсорыг тавиад 5 минутын автомжтай нүүрс төлж гэнэ үү, юу болж гэнэ гэдгийг хяналт тавьдаг. Тэгээд энэ датагаа хиймэл оюун ухаанаар баталгаажуулсны дараа бид нар болохоор нөгөө carbon credit буюу нүүрс төрөгчийн кредит гэж зүйлийг нэрлэгдээд байгаа. Энэний цаана болохоор 1 тонн хүлэмжийн хийг бууруулж байгаа. Тэр одоо хэм хэмжээнд болохоор нэг карбон кредитийг олгодог. Карбон кредитийг нь одоо гаргаж аваад баталгаажуулаад өөрөөсөө баталгаажуулалтаас гадна одоо Швейцарын голд стандарт гэдэг олон улсын ISO стандарт гэдэг шиг яг энэ хүлэмжийн хуралдын стандарт гэдэг. Тэрээр давхар баталгаажуулаад ингэж явж байгаа. Тэгээд энэ гарсан хүлэмжийн бууралтынх нь одоо карбон кредитийг бол бид нар олон улсын зах зээл дээр борлуулад тэр олсон мөнгөөрөө бол энэ эрчим хүчний шилжилтийг хийх тийм ээ. Аль болохоос төсвөөс бөгөөд улсаас ямар нэгэн одоо төсвийн дарамт байхгүйгээр цэвэр одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн хүрээнд шийдэх тэр боломж болцоог бол хайж авч байгаа. Үүнтэй адилаар бид нар бас одоо бэлчээрийн даацыг сайжруулах, зөвлөлтийн эсрэг тэмцэх тэгээд хөрсний нүүрс төрөгчийн шингээлтийг сайжруулах талаар бол бас сонирхолтой хэд хэдэн төслүүдийг дөнгөж эхлүүлээд явж байгаа. Дөнгөж эхлүүлээд явж байгаа. За эхлээд нэлээд амжилттай болохоор дахиад мэдээлэл авнаа. Одоо бас нэг одоо юу гэдэг те тодорхойгүй юм тодруулъя. Юу гэхээр одоо шууд Европын зэрэг мас хөгжлийн банк нь шууд бүх төсөлд нь одоо хөрөнгө оруулж санхүүж төгснө үү? Өөр дунд нь одоо оролцогч тал орсон уу тий? Хоёрдугаарт нь болохоор анх хамгийн анх одоо хэрэгжүүлэг байсан санаа юу? Аль эсвэл тодорхой хэмжээгээр туршаад явж исэн зүйл дээр нэмж санхүүжилт төгснө үү? Тэгээ ер нь бол яг бид нэр байгууллагатад удаагүй байж хахад бол энэ Европын зэрэг босгол хөгжлийн банкны зүгээс бол энэ Star Ventures хөтөлбөр Монгол улсад ингээд нэвтрүүлэхийг зарласан. Тэгээд мэдээж энд нь өрсөлдөөд бид нар бол сонгогдсон нэг компанийн нэг болсон. Тэгээд хэрэгжүүлж туршаагүй байсан гэсэн үг үү тий? Яг тэр цогцоор нь тий, яг нь стартапын нэг онцлогт чинь бас үйл ажиллагааны чиглэл нь баг зэрэгээр өөрчлөгдөх хөлбөрөх нэг англиар бол pivoting гэж нэрлэдэг байгаа. Тийм юу байдаг. Анх яг Star Ventures хөтөлбөрт орж байхад бол бид нэр арай илүү платформын бизнес мэдээж энэ одоо ярьж байгаа юм нэг хэсэг байсан ч гэсэн бас платформын бизнес гэж харж байсан. Тэр үедээ бол орсон. Тэгээд яг нөхцөл байдлын хувьд бол яхаа Европын зэрэг босгол банкны хамт олонтой ярилцаад ингээд явсан байгаа. Тэгэхээр яг санаа байх үед нь гэж хэлэх юм байна тий. Би яг энийг асуусан бэхээр одоо Angel инвесторуудыг те энэ стартап экосистемд оролцуулж байгаа нэг сонирхолтой санагдлал дээр яг санаа байх үед нь те тодорхой хэмжээний эрсдлийг дааж гэх мэтчлэн. Тэгээ үүн дээр Angel Investors Club-ийн хувьд бас зохион байгуулалт нь ямар явж гээ бүртгэлийн хувьд те дээрэс нь стартапуудаа сонгохдоо гэх мэтчлэн энэ нэг зураглалыг бас яаж гой гаргаж ирсэн бол энийг хаваалцаач. Окей. Би жоохон ухраад өөрийгөө танилцуулаад тэгээд хийж байгаа төслүүдээ бас нэг товчхон иржүүл зүгээр ах гэж бодож байна.
Тийм бид нар ойролцоогоор одоо нэг 5 гаруй жил стартапын ертөнцид үйл ажиллагаа явуулаад хамгийн түрүүнд Founder Institute гэдэг хурц сурах хэлбэрийг Silicon Valley-аас оруулж ирсэн. Тэр нь бол яг ингээд нэм санаагаас эхэлж байгаа болон growth stage дээр байгаа стартапууд ч гэсэн бас орж ирдэг тийм хурц сурах хэлбэр байгаа. Дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ тэрний дараа бол Startup World Cup гэдэг тэмцээнд бас оруулж ирсэн Silicon Valley-аас бас 100 хэд гаруй оронд тэмцээнд явагддаг. Тийм дэлхийн хамгийн том pitch event гэж явагддаг. Тийм тэгээд тэрний дараагаар JICA Японы засгийн газрын байгууллагатай хамтраад Mobicom бас санхүүжүүлсэн. Одоо seed stage нэхэр арай тийм дараагийн одоо prototype нь approved болсон. Одоо эхний хэдэн клиентууд аваад эхэлсэн team stage дээр орсон стартапуудтай ажилладаг. Seed stage-ний team хурц сурах хэлбэрийг 2 жил хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээд саяхнаас бас бид нар өнгөрсөн жилээс BRT-тэй хамтраад Angel Investor Монголын Angel Investor-уудын клубыг одоо удирдлагын аваад явж байгаа. Тийм. Тэгээд тийм манай одоо гол ажил гэх юм бол Америкт бүртгэлтэй тийм VC фандыг 2022 оны сүүлээр бид нар Америкт бүртгүүлсэн. Тийм тэгээ одоогоор 5 гаруй компанид хөрөнгө оруулчаад явж байгаа. Тийм тэгээд ер нь Angel Club-ийн гол зорилго нь гэх юм бол бид нар ингээд яг venture тийм одоо мэрэгжлийн хөрөнгө оруулагч нарт компаниа танилцуулахаас өмнө Angel Club-аар ороод манай стартапууд хөрөнгө амжилттай хөрөнгө босгосон байх шаардлагатай байдаг. Тэгээд Angel Club бас зөвхөн бүр яг тийм амар анхан шатн дээр биш, бас seed stage дээр сая бас Казахстаны аягүй сонирхолтой кейс гарлаа л да. Hexfield AI гэдэг $50 сая босгохтон MI7 гэдэг VC фандных нь хажууд байдаг Angel Club-ийн 50 angel investor-ууд $3.1 сая. Тэгэхээр одоо хувь хүмүүс ингээд 50% хүмүүс орж ирээд тэр Series A раунд дээр нь Series A гэдэг чинь бас нэлийн одоо growth stage руу орсон. Тэрэн дээр нь оролцсон. Тэр бол надад амар гоё санагдсан. Одоо сая манай And Global Series B босглоо шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бас манай Angel Club одоо жижигхэн syndicate үүсгээд манай Монгол стартапын одоо Angel investor-ууд өөрсдөө орох сонирхолтой хүмүүсийг оруулсан бол бас сонирхолтой байх байсан байна гэж би бас тийм гоё санаа авлаа. Тийм. Боёнбат шинжээч бас бусад төслүүдээс сонирхолтой үр дүн гарсан байгаа тий. Тэндээс та үр дүнг нь хуваалцахгүй юу? Тоо хэмжээгээр болон үнийн дүнгийн хувьд дээрэс нь бас стартап компаниудын хувьд тий хөрөнгө оруулалт нэг онцлог байгаа шүү дээ тий. Магадгүй одоо ашигт ажиллагаараа шилжээгүйсэн ч гэсэн өөр мөнгөн бос одоо зөндөө олон өгөөжүүд гарч байгаа бох тий. Зөв. Ерөөсөл бид нэр үр дүн гаргахын төлөө тий одоо импакт гэж нэрлэдэг байгаа. Тэрний төлөө л энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Одоо бид нэр одоо хамгийн анх 8 компанийг сонгоод техник кохорт эсвэлжсэн. Одоо 24 оны эцсээр 5 компани эсвэлээд одоо энэ 13 компанийгаа л ямар үр дүн гаргах вэ гэж л одоо тэднээс хүлээлттэй харж байгаа байхгүй. Анхнаасаа сонгохдоо ч гэсэн эдний алсыг харааг нь харна, хэрэгжүүлэх гэж байгаа шийдлүүд нь баг хамт олоныг харна, ёс зүйн харна. Тэгж жагаад эднэрийг одоо сонгоод тэгээ бидний интерес гол нь ингээд хүлээлт авах гэдэг. Одоо ямар үр дүнгээр хэмжих вэ гэх юм бол нэгдүгээр тэдний компани борлуулалтын орлогоо нэмэгдүүлсэн байна уу? Ажлын байрны тоог нэмэгдүүлсэн байна уу? Шинээр хөрөнгө оруулалт зээн санхүүжилт босгосон байна уу? Шинэ технологи нэвтрүүлсэн байна уу? Эсвэл одоо олон улсын стандарт гिचилгээтэй болсон байна уу? ISO гэл гिचилгээтэй байдаг штэ. За тэгэл шинэ бүтээгдэхүүн гаргаа гэд. Яг ингээд хэмжих боломжтой зүйлүүдийг бид нар анханасаа ингээд компани болгон дээр нь KPI гэж гаргаж иртээ. За тэгээд тэр KPI-га бид нар энэ компанидтайгаа тохиролцсон гэсэн үг. Гэхдээ бид нар бол өөрсдөө эднэрт нь яг ямар нэгэн байдлаар шууд хийх ажлыг нь бол хийхгүй. Тэднийг бол тэр тохирох зөвлөх байгууллагатай нь холбож өгдөг гэсэн үг. Одоо манай Монголд бол одоо дотоодын 150 гаруй идэвхтэй гэж байгаа. Одоо зөвлөх байгууллагууд бүртгэлтэй байдаг. Тэдний нь бол бас нэг бол одоо стратеги, бизнес модель, санхүүгийн модель ч юм уу. За тэгээ цааш тээзүүч байж болно. За өөр болохоор одоо технологийн шинжилгээд хийж болно. За маркетингийн идэвхжүүлэлт, хүний нөөц, санхүүгийн аудит гэл байгаль орчны нөөцийн үр ашигтай зохицох гэдэг
ийм одоо олон төрлүүд байна. Тэгээд энэ төрөл болгоно өөр өөрсдөө ингэсэн үр дүн хэмжих боломжтой байна. Тэгээд энэ яг чиглэл бүрээр бид нар яг ингээд тохирох зөвлөхийг нь одоо энэ стартапуудаач бай, юу н өөрсдөө бусад харилцагчтай ингээд санал болготой. Тэгээд ингээд одоо нэг зөвлөх гээ гараад ирлээ. Харилцагч гээ. Тэгээ манайх энэ гурван талаас ажиллаа ингээд тохиролцоод одоо за ийм борлуулалтаа 20% нэмэгдүүлэх юм байна. За энийг жишээлбэл одоо хөрөнгө оруулалт тэдийг босгох юм байна. Тэгээд ингээд нэг гоё хэмжих боломжтой юмнууд гаргаад ирж байгаа. За тэгээд тэрний дараа ингээд календарсан төлөвлөгөө байна. Одоо яг төслийн менежмент шиг. Эхний 7 хоногт юу их юм, эхний сард 2 дахь сараас нь юу их юм гээл те яг ажлын ингээд наривчсан төлөвлөгөө байна. Тэгээ гуравт нь болохоор нөгөө төсвөр гарч ирж байгаа. Одоо тийм одоо за нэг 3 сар ажиллах төсөл төр нэг одоо тэр зөвлөх нь одоо өдрийн хэдэн одоо доллараар юм уу евроор салинжтэй. Тэгээ хэдэн өдөр ажиллах вэ гэхээр яг төсөв нь илүү тодорхой гараад ирж байгаа. Тэгээ бидний зүгээс тэрийг нь бол хараад за эдгээр ингээд бодиттой зорилгоо гаргачих, төлөвлөгөө гаргачих. Тэгээд бас дээрээс нь төсвийн тэрнтэйгээ уялдаж байна. Тэгээд тэрэн дээр бид нэр ингээд 2-3 үеийн шатны дамжлагаар ингээд баталгаажуулж ээж тэгээд тэрийг ингээд яаж байгаа гэсэн үг. Төслийн эхлүүлж гэрээ рүү орж байгаа гэсэн үг. Тэгээд одоо манай стартапууд бол айгүй сайн үзүүлэлтүүд үзүүлсэн байдээ. Зөвхөн стартапууд ч гэлтгүй бас манайх жижиг дунд бизнесүүд ч бас арай өөр хөтөлбөрөөр явж байгаа. Яг нь зарчмын үед бол нөгөө нэг үр дүнгийн нийцлэгэн хараад байгаа. Тэгээд ингээ харахаар манайх дээр бол энэ үйлчлэгэнд хамрагдсан 80-аас дээш хувь нь тодорхой хэмжээнд аль нэг сайн үзүүлэлтийг үзүүлсэн байд. Тэгээд бид нар бол энэ тайлагналыг бол дандаа одоо нөгөө нэг удирдлагатай болон одоо донор санхүүжүүлэгч байгууллага манай Европын холбоо байгаа. Бид нар тайлагнана. Тэгээд энэ бид нар энэ үр дүнгээ ингээ харуулж ээж бидний үйл ажиллагаа бас цаашаа доктортой явах болов уу гэж бодож байгаа. Таасаа дурдлаа KPI тохиролцдог гэд тэ. Тэгэхээр бас компани зүгээс өөртөө санал хэлэх боломжтой гэсэн үг. Одоо нэг төслөөр чинь нэг 10 орчим KPI-ийн сонголт өгдөө. Тэгээд тэндээс нь 3-ын ядар сонгоно. Хэдүүлээ ярилцж байгаа л. Тэгээд үйл ажиллагааны чиглэлд энэ нь илүү тохиромжтой байна гэдэг байдлаар тий. Тохиролцоог яаж хийв? Хамгийн хэцүү KPI нь юу байсан бэ? Ямар тохиролцоо хийлээ? Эдгээр шийдвэр борлуулалтаа нэмэгдүүлнэ. Тэгээд нөгөө gold стандарт гэж байгаа тий. Тэр стандартын авах гэдэг чинь бас амар чухал. Тэгээ хамгийн надад гоё таалагдсан юм нь болохоор эн чинь бас ингээд стартап гэдэг чинь уян хатан юм өөрчлөгддөг. Тэгээд EBRD-ийн зүгээс бол айгүй бас уян хатан байдагт нь би бол маш талархууштай байгаа. Би нөгөө түрүүн эхэндээ дурдсан бид нэр эхлээд платформын бизнес гэж хавьж байхдаа бол илүү бид нарт маркетинг, PR-ийн спорт хэрэгтэй болов уу гэж бодож ирсэн. Тэгээ явж байгаад манай HR-аа өөр юм байна, core business нь илүү юм deep tech юм байна гэдгээ ойлгоод ингэж явж явах үед болохоор бид нар чинь KPI-аа арай ярилцаад те одоо бол бид нарт бол ингээд олон улсын энэ баталгаажуулалт голдон стандартыг гэж баталгаажуулалтыг хийх аудиторууд хэрэгтэй байна. Энд чинь бас тийм хямдхан биш те. Тэгэхээр энийг бас та бүхэн өөрсдийнхөө GBRD чинь дэлхийн олон орнуудад ажилладаг олон тийм аудиторуудтай ажилладаг өөрсдөө дата баазд байгаа. Тийм бас Монгол тохирох энэ төслийг ойлгоод ингээд явах ийм аудиторуудыг олж өгөөч гингүүд бидтэй матч хийж өгөөд гэрээ хийж өгөөд тэгээд ингээд Монголд авчираад одоо 2-7 хоног 3-7 хоногийн өмнө Монголд Йордан улсаас одоо аудиторууд ирээд манай нөгөө эрчим хүчний шилжилтийн сүрхүүдээр ингээд яваад тэгээд буцахтаа болохоор ийм сайн төсөл би одоо аудит хийхдээ харж байгаагүй гэдэг ч байгаа. Тэгэхээр эн чинь бас яг энэ зөв хүмүүсийн хооронд матч хийж өгнө, холбож өгнө гэдэг чинь бас их чухал хэсэг нь байх шиг байна тийм. Тэгэхээр айгүй тийм л ач холбогдолтой. Тэгээд манайхаас яг яаж дэмжиж байна гэхээр стартапуудад ялангуяа жижиг бизнесүүдэд бол энэ зөвлөхийн зардлыг нь төлнө гэдэг бол бас тийм амаргүй байдаг байгаа. Зөвлөхүүдийн зардал чинь одоо яг тэд нар чи оюуны хөлмөр хийж байгаа шүү дээ. Тийм хямдхан байдгүй. Яг янз янзын дүнтэй байдаг л да. Гэхдээ нөгөө ажил болгон дээр л ингээд компани болгон дээр л хэрэгцээ шаардлага нь өөр байгаа, асуудал нь өөр байгаа. Тэгэхээр тэн дээрээс ингээд төсөн гараад заваар нэг дунджаар нэг 10-аас 15,000 еврогийн хооронд ч юм уу хилгэлцдэг юм уу тий. Чинь бол одоо жишээлбэл жижиг дунд бизнес болон энэ стартапууд бол хүндрэлтэй. Манайх яг яаж дэмжлэг болгож байна гэхээр тэнд нь бослогоо тусан жилбэрээр стартапууд ялангуяа Star Venture-ийн хөтөлбөрийн харилцагч нарт 100% тэтгэлэг болготой. Одоо тэр мөнгөний манайхаас 100% болно гэсэн үг. 50,000 евро онцтой багтаад. Тэгээд тэр 50,000 еврогийг ерөнхийдөө ингээд сертификат эднэрт өгсөн байгаа. Тэгээд тэрийгээрээ
эдгээр за би энэ 50,000 еврог одоо эдийн холшил голд стандартаар аудитор ашиглая. За бас өмнө өөр улс компаниуд болохоор бид нэг ийм маркетингийн төсөл дээр ашиглая. Бид нар гадагшаа гарах хэрэгтэй. Гадаадын зах зээл өөрсдөө таниулах хэрэгтэй байгаа учраас тэмдгийн маркетинг эйженсид нь ийм төлбөртэй ингээд. За нөгөө компани болохоор бидний ERP-гаас шинжлэх хэрэгтэй байна. Вебсайтаа улам веб мобайл аппликейшнээ сайжруулах хэрэгтэй ингээд манай стартапууд. Тэгээ ороод ирнэ. Тэгээ бид нар тэр төлбөрийг нь болохоор ингээд босгож шинжилгээ болгож байгаа. За тэгээд түрүүн бас хэлжсэн нөгөө зөвхөн зөвлөх үйлчилгээ техник захиасыг бас эдгээр яг Star Venture хөтөлбөрөнд өөр хэдэн давуу тал байдаг. Тухайлбал гадаадын одоо бизнесийн хуралд орох боломжтой. Манайхаа ч гэсэн одоо хамтарч ажилладаг одоо олон улсын стартапуудын том ивентүүд байдаг. Одоо Jitex Africa, Jitex Europe гэдэг өөр одоо London Tech гэдэг ч юм уу. Тийм газар, тийм улсууд руу энэ улсууд стартапуудаа одоо мэдээллийн нөгөөд эдгээр хэрэг сонирхож байвал явна. Тэгээд дараа нь зардлаа манайхаар бас буцаад нэлсгүүлсэн хэлбэрээр авч байгаа гэсэн үг. Тэгээд 50,000 еврогийн нэг тийм гранттай. Яг гоо 50,000 евро бол яг эхэлж байгаа стартапууд бол айгүй үнцэнтэй гэдэг шиг байна. Угаасаа шалгуур нь болохоор бид нар чинь ямар стартапуудыг хайж байгаа гэхээр нөгөө 1 сая евроос доош борлуулалттай компани. Тэгэхээр арай нэг жоохон томорч хэмжээгүй. За тэгээ 10 жилээс доош үйл ажиллагаа явуулсан. Тэгсэн мөртлөө илүү инновацлог бүтээгдэхүүнтэй арай нэг шинэ зах зээл рүү одоо зорж байгаа. Бас дээрээс нь зөвхөн Монгол улстай хязгаарлагдахгүй өөр улс руу бас ингээд өрсөлдөх чадвартай байх боломжтой гэсэн стартапуудыг дэмжиж байгаа. Ерөөсөө хоёр зарчим биш үү? Тийм яг концепттэй компаниудыг бид нар ингээд маш олон ингээд нөгөө нэг оноо гэдэг системээр ингээд харж аваад ингээд сонгож шалгуулж байгаа юм л да. Тэгээд өөр чинь тэгэл яг тиймэрхүү компаниуд ч одоо жишээлбэл гадаадын одоо хурал одоо стартапын ивентүүд хөрөнгө оруулагчтай уулзахад хэрэгтэй гэж үзээд бас тэр талаас нь дэмждэг. Эдний хөтөлбөрийн бас би ингээ стартапуудаа ярьдаг байхгүй. Эдний хөтөлбөрөөр орсон. Тэгээд хамгийн гоё та нарт өөжтэй байсан зүйл нь юу вэ гэдэг ингээд нөгөө ментортой матч миг хийж өгд юм билээ. Тэгээд одоо яг салбарын ментортой нь одоо за эднийх одоо renewables гэдэг ч юм уу эсвэл за EdTech-ийн компанид нь одоо яг EdTech-ийн тийм салбарын хүн орж ирээд одоо тийм EdTech-аар амжилттай явжсэн founder ч юм уу эсвэл тийм advisor байсан хүнтэй matchmake хийгээд өгчөөр яг тийм specialized knowledge нь олгоод өгдөг. Тэгэхээр одоо Монгол сууж байгаа нэг founder нэг төрсэн явж байвал нэлээд тийм одоо үйл ажиллагааг нь хурцсах боломж нь гаргаад өгчөж байгаа юм билээ л дээ. Тэгээд яг нь санхүүгийн мэдээж яг түрүүлсэн стартапуудын үед одоо нэг дүгрэгч гэсэн нэмэртэй байдаг те. Мэдээж хөрөнгө мөнгөний дандаа л асуудалгүй стартап гэж бол ялангуяа их шатанд авч байгаа стартап бол гэж баг байхгүй. Гэхдээ яг нөгөө EBRD-гийн Star Ventures хөтөлбөрийн гишүүн гэхээр энэ дагалдаж ирэх нэр хүнд те гэдэг чинь бас өөрөө маш том чухал. Одоо дэлхийн хаанч очоод бид нэр EBRD-гийн Star Ventures хөтөлбөрийн ингээд одоо participant буюу оролцогч ийм стартап байгаа маа гэдээ ярихад хүмүүс шал өөрөөр хүлээж авдаг тийм давуу талтай байгаа. Тэр бол миний хувьд бол маш чухал тийм үзүүлэлт юм уу байсан. EBRD Angel Investors Club хоёрын одоо яг үйл ажиллагааны холбогдож байгаа өнцгүүдийн талаар бас дахиад гоё дитейл мэдээлэл өгөөч. Тэ яг ямар оролцоогоор ямар үргээр EBRD-ийн оролцож байна. Нөгөө талтай Angel Investor Club нь яг ямар үүрэгтэй тэ эргээд өөр стартапуудтай тэ Монголдо яг яаж байгаа гэдэг дээр хин юугаар хариуцж байгаа гэдэг дээр. Энэ дээр яг нэг эхлээд нэг бид нар яагаад эмцэн гэдэг зарлаас эхэлж яриа зүгээр байна. Ер нь компаниудад бол юу хэрэгтэй вэ гэхээр мөнгө болон одоо ажиллах хүч аюул хэрэгтэй байна шүү дээ. Тэгээ ажиллах хүчийг нь бид нэр одоо сайжруулах ялангуяа тэгэхээр ямар ч компани нэг тийм ямар нэг юм хийж чаддгүй одоо дутуу скил одоо уур чадвар байдаг те. Тэрийг нөхөх гэж бидний зөвлөх хүчлэгийн хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа байхгүй. Нөгөө талдаа нөгөө санхүүжилт хэрэгтэй те. Энэ хоёр чинь хамтдаа байж шингэний хос байгаа шиг ингээд хөгжих боломжтой байна. За тэгэхээр чинь Монголд одоо бол стартапуудад хамгийн тулгамдчихсан асуудал нь болохоор санхүүжилт байдаг. Айгуу жижигхэн зах зээлтэй. За тэгэнгүүт л бид нэр яг Монголын стартапууд хэрэгтэй нэг энжил хөрөнгө оруулалтын төвшин ягнасаа эхлэх хэрэгтэй байна гэдэг. Тэгээд бид нарыг олон улсын зөвлөх байгууллагыг хөлсөлж аваад яг ийм клуб байгуулах юм бол одоо юунаас нь эхлэх ёстой юм
цаашид яаж одоо тэрийг удирдах авч явах хэвтэй ямар засаглалтай байх хэвтэй гэдэг ч юм уу. Тэр талаар нь ингээд нөгөө нэг бид нар өөрсдөө бас тэр хүнд ажлыг хөсөлж аваад тэгээ ажил хийж байгаа байхгүй. Тэгээ хамгийн идэвхтэй нь бол эднийх байсан. Айгүй их ингээд тэр зөвлөгтэйгээ их идэвхтэй суралцаад яваад тэгээ эцэст нь бид нар одоо бид нар энэ клубыг бол удирдах байхгүй. Энэ клубыг бол цаашид одоо яг дотоодын экосистемийн нэг чухал одоо яг хэсэг нь л одоо тэрийг цаашид удирдах явах хэрэгтэй гэдэг. Эднийх бол ялчгүй саларсан байгаа. Тэгээд эндээсээ танах одоо үргэлжлүүлээ. За энэ жил инвестор тий. Ер нь бол ингээд стартап биш ер нь манай ингээд Монголын бизнесийн салбарт бол яг дөнгөж санаагаа бариад ч юм уу эсвэл эхний хэдэн клиентууд олцсон явж байгаа early stage та одоо тийм анхан шатн дээр бол хөрөнгө оруулалт ер нь баг байхгүй байгаа. Тийм тэгээд одоо салбарын хүмүүс risk capital гэж ярьдсан байлээ. Тийм тэгээд одоо Монголд аюух нөгөө нэг уул уурхаан хөрөнгө оруулалт гэдэг болохоор би яг тэрнтэй аюу зөвлөлж ярих дуртай тийм. Нөгөө хайгуулын шатны лицензтэй компаниуд дээр хөрөнгө оруулалт бид нэр хийхгүй бол production level-ийн уул уурхаанууд хизээж босчихгүй. Яг тэрнтэй адилхан ингээд тийм стартапууд тийм early анхан шатных нь хөрөнгө оруулалтыг хийж явахгүй бол энд ингээд яг стартапууд өөрсдөө одоо хадгаламжаар, цалингаар өөрсдөө санхүүжүүлээд явна гэдэг бол амар том тийм одоо дарамт гэх юм уу те. Айгуу тийм угаасаа зүгээр стартап хийгээд явна гэдэг бол тийм маш ачаалттай ажил байдаг. Тэгээд тэрэн дээр нэмээд одоо санхүүгийн тийм амар том ачааг өөрсдөө эрсдлийг үүрээд явна гэдэг бол бас маш том тийм ачаа үүрэгдэж байгаа л да. Тийм тэгээд тэрнээс болоод бас бид нар Angel Club заавал ер нь ямар нэгэн улсад заавал байх хэрэгтэй. Angel Club нь амжилттай явахгүй бол тийм дараагийн шатны стартапууд нь бас гарах одоо шатууд нь ер нь баг боломжгүй л гэсэн үг л дээ ер нь бол тий. Тийм тэгээд одоогийн байдлаар бол манай Монголд ингээд стартапууд найз нөхдөсөө хамаатан садангаас мөнгөдөө босгоод өөрийнхөө хадгаламжаар санхүүжүүлээд стартапууд аваад явдаг. Тэгээд EBRT-ийн санаачилсан Angel Club-ыг бас бид нар дэмжиж тэгээд ер нь бид нараас нөгөө VC фандтай стартапуудаа бэлдэж байгаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр ингээд яг Angel инвесторууд Монголд маш олон болж иж VC фанд бол стартапууд гарч ирнэ гэсэн үг. Тийм. Одоо манай VC фандны хүртэл одоо ингээд бизнес модель хийхэд жишээ нь за бид нар нэг 15-аас 20 стартап руу хөрөнгө орууллаа гэж үзье. Тэнгүүд бид нар тэдний за зөвхөн нэг нь 10 жилийн хугацаанд те 60-аас 100 дахин өснө. 10 дампуурна. Тэгээд нэг үлдсэн 5, 6, 7, 8 нэг ойролцоогоор 5-аас 10x гэсэн тийм санхүүгийн модельтэй явдаг байхгүй. Тийм тэгэхээр VC фанд нэр хүртэл очиод тийм амар өндөр эрсдэл гэхээр Angel инвесторууд төр бүр өндөр эрсдэл байгаа шүү дээ. Тэрнээс өмнө эрсдэл гэдэг чинь тийм. Тэгэхээр ер нь судалгаагаар үзэхэд стартапуудын 90% нь фейлддэг гэсэн тийм тооцоол байдаг. Тийм тэгэхээр бас тийм мэрэгжлийн Angel инвесторууд бас манад авших хэрэгтэй байна л да. Зөв. Тэр хоёр талын оролцогч болчиход байна шүү дээ тий Angel Club-уудын тухай тий. Одоо бид нар Angel хөрөнгө оруулалт стартапуудаа educate хийх хэрэгтэй. Дээрээс нь Angel инвесторуудаа educate хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тий. Мэдээлэлээр сайн хангаж тий хандлагын гол нь өөрчлөлт гэдэг шүү дээ бас тий. Тэр риск хүлээж авах, эрсдэл хүлээж авах тэр хандлага. Одоо ер нь Angel Club хэдийн хэмжээний ямар компаниуд нэгдсэн байгаа. Одоо яг төлөвлөгөөний хувьд ч юм уу тий Монголын хөрөнгө оруулагчдыг Angel болгох тий энэ тал дээр ямар ажлууд төлөвлөсөн байгаа вэ? Тийм бид нар нөгөө нэг манай фанд нөө Америкт бүртгэлтэй болохоор бид нар яг ингээд тийм олон нийтэд хандаж хүмүүсийг илсүүлэх тийм боломжгүй байдаг. Тэгэхээр ингээд манайд аппликейшн нэ өгөөд тэгээд тодорхой шалгууруудыг хангасны дараа манай Angel member болох боломжтой. Тэгээд шалгуурууд нь гэх юм бол ямар нэгэн улс төрийн хамаарлалгүй байх хэвээр. Тэр нөө ирээдүйд манай стартапуудыг бас ирээдүй болож магадгүй учраас санхүүгийн хувьд тийм улс төрийн хамаарлалгүй хүн байх хэвээр. Тэгээд нөгөө талаас бас инвесторуудыг хамгаалах үүднээс бид нар Америкийн стандартыг дагаа явдаг. Дор хаяж net worth нь $1 сая net worthтэй эсвэл дор хаяж $200,000 цалинтай
орлоготой. Тийм хувь хүмүүсийг тэгээ бас тодорхой хэмжээний санхүүгийн мэдлэгтэй. Тэгвэл ямар ч санхүүгийн мэдлэггүй хүн орж ирээд хөрөнгө оруулалт хийгээд ямар нэгэн амар том эрсдэл хүлээхэд одоо нөгөө манай салбарыг унгаж магадгүй байхгүй. Эсвэл 51% аавна гэдэг ярьчдаг Одоо тэр асуудал дээр бас айгүй хэцүү. Одоо бид нар ингээд айгүй их тийм түүх харлаа л да. Тэгтээ ингээд заавал тэр юмар дамжих хэрэгтэй байсан байлгүй дээ л гэж би бас бодсон. 51% нь аваад бүх контролыг аваад туц дээр нь суугаад нэг санхүүгийн бариад тэгээ дансыг бариад ингээ явж байгаа хөрөнгө оруулагч нараа нас. Тэгээ манай стартапууд өөр аргагүй байсан болохоор тэгээ тийм хөрөнгө оруулагч нартай харьцаад явсан. Тэнгүүд бид хөрөнгө оруулагч нь биднэрт хэлээд өө тэр манай хөрөнгө оруулсан стартаптай уулзаач гэдэг байхгүй. Тэнгүүд бид нар зайг очиод болсон карбоноос шал өөр стартап гаргаж ирээд ирдэг. Тэгээ би үгүй өөр стартап бэн тухай бид нар ярина гэж бодсон шүү дээ гэдгсэн чинь энийг бол би бараг хайцсан байгаа. Гэдэг ч юм уу тий. Тэгээ одоо чинь уулуурхаа дээр ярил нь лиценз ч одоо хамгийн үнцэнтэй зүйл нь байгаа шүү дээ. Стартап дээр бол хүн нь хамгийн үнцэнтэй зүйл хэвгүй. Тэнгүүд манай Монголын хөрөнгө оруулагч нар тэрийг бас нэг сайн анзаарахгүй ойлгохгүй majority-г аваад бүх юмыг контролдох гэдэг. Тэгээ стартапууд тийм бас амжилттай явдаг. Хамгийн том шалтгаан нь passion гэдэг. Тэгээ тэр хүний passion галын унтарч юм бол тэгэл ер нь тэр стартап ер нь хол явчихдаггүй гэсэн. Тэгэхээр тэр улс төрийн нөлөө гэдэг нь айгүй чухал юм байлаа. Яг бидний кейс дээр бол бид нар чинь өнгөрсөн онд өмнөд Солонгосын бас хамгийн томоохон венчур капитал сангуудын нэгээс мөнгө татсан. Тэгэхэд бол яг энэ танай одоо үүсгэн байгуулагчид бөгөөд одоогийн хөрөнгө оруулагчдад улс төрийн нөлөө бүхэн хүн байгаа юу тий юу гэж шууд шалгуурууд нь ороод ирдэг тэр байх юм бол шууд гунан тий тэгэхээр нөгөө ирээдүйн өсөлтийг хамгаалах асар том хамгаалалт болж өгöd байгаа. Тэр манай нөгөө мэдээж стартапууд ч мэдэхгүй ч юм уу одоо янз бүрийн үнээс одоо мөнгө л олж ивэл авна гэд боддог тохиолдол байд юм шиг байна. Гэхдээ яг илүү олон улсад гарна гэж бодож байгаа бол сүүлдээ айгүй том хязгаарлалт болж өгдөг болохоор анхнаас нь зүгээр харах тэг яг юм зөв одоо бүтцтэй ажиллах нь айгүй чухал гэж бодож байна. Түрүү таас ёс зүйн асуудлуудыг хүндсэн тий. Passion урам зориг ярьж байгаа нэг хүний ингээд бас нэг тоор хэмжиж болтгоо тийм moral зүйлүүдийг бас шаардлагуудаа шингээж өгч штэ тий. Тэгэхээр стартап компаниудаас одоо төслүүдээ шалгаруулах тавьдын тэрийг яг яаж үнэлт юм? Яаж мэдэрдэм бэ гэх юм уу? Ямар хүчин чармайлт юу н шаардах вэ? Одоо тэгэл юу л да одоо манай фанд чинь ингээл одоо 10 жил нөгөө стартаптайгаа зурлах гэсэн үг байхгүй юу? Фандны лайф бол 10 дээр нэмэх нэг гэсэн. Тэгэхээр ер нь бол тэгэл одоо тэр хүн тэгээ гэрэлж байна л гэсэн үг байхгүй юу? Тэгээд бас тэр ер нь тийм судалгаа хийх юм байлаа. Хөрөнгө оруулахад дор хаяж нөгөө фаундертайгаа 40 цаг зарцуулсан байх юм бол тийм амжилттай явах магадлал айгүй өндөр байдаг гэх тээ. Тэгэхээр ер нь ингээл нөгөө хүмүүс ингээд болцоонд явдаг шүү дээ. За ингээ анхны болцоонд сайн байна уу намайг тэр гэдэг гээд ингээд за тэгээ нэг 40 цаг гэдэг чинь бас нэлээд олон цаг байгаас тий. За 40 уулздаг юм гэхэд дор хаяж нэг 20 уулзах 10 уулзах хэрэгтэй болж байна тий. Тэгэхээр нэг 10 дахь уулзалтан дээр нэлээд дотн болцсон тий. Ингээд тэгээд ер нь ингээд биенийхээ сайн муу талыг мэдсэн. За хоёлаа ер нь одоо ингээд гэрлэхэд бэлэн болж байна уу? Тий. Тий. Болцоо айгүй чухал юм байна шүү дээ. Тий. Ер нь тэгээд одоо ингээд стартап бас ингэдэй ингээл манайхтай ингээл нэг 2 уулзчаал тэгэл танах ер нь манайд хөрөнгө оруулахгүй байна тий гэл. Үгүй ээ бид нар та нартай ингээд ер нь ингээл харьцаал бид нар ер нь барагтаа нөө гэж хэлдэггүй. Бид нар та нарыг яаж дэмжих үү, яаж туслах үү гэдэг дээр л ажиллах сонирхолтой байна. Тэгээд чадвал аль нэг хурцгаараа та нарыг оруулчмаар байна. Эсвэл стар венчурд орчдөг ч юм уу тий. Тэгээ яг ингээд стартап бизнес яаж ажилтгийг та нар ойлгочвол бас бид нэр бас амар гоё байна тий. Тэгээд явандаа ингээд ер нь бол та нар бидний хараанд байгаа шүү. Санхүүжилттэй байж байгаа стартапууд бас бууж өгч болохгүй байх шүү тий. Байнгын ерөөсөө бүхэл юм ингээд харилцаан дээр тогтох юм байна тий. Яг нэг иймэрхүү дадал хвшил бас цаашдаа засаглал өвч гэсэн нэг транспарент тий нээлттэй шударга гэдэг бас хүрсний дэвсдэг гэж магадгүй тий. Одоо энэ контентыг аль болох олон стартапууд одоо үзээсэй гэж бид нар бас бэлтгэж байгаа. Тэгээд стартапуудаа бас яаж энэ програмд хамрагдчих болох юм бэ те төслүүдээ хаана очиод яг хинд хаана одоо бариад очих вэ хинтээ уулзах вэ гэдэг дээр бас мэдээлэх гэж байна.
Тийм манай вебсайтаар ороод XCP Zig Fund гэдэг тэгээд тэрэн дээр манайх руу шууд аппликейшнаа явуулчих болно. Эсвэл info@xcp Zig Fund гэдэг бас ер нь бол гэхдээ бид нэр арга нөгөө бусад бүхий үйл ажиллагаа явуулдаг програмуудаараа бараг бүх стартаптай ер нь 90%-тай холбоотой байдаг л гэж харж байгаа. Тэгээ гоё шинэ стартапууд гарч ирж байвал бас always welcome. Тийм аппликейшн дедлайн дээр зарлахгүй байнгын л өөрөглөө хүлээж авах гэж байна. Байнга хүлээждэг. Тэгээд яг одоо ямар стартапыг бид нэр презент хийх вэ хөрөнгөөлөгч нартаа танилцуулах вэ гэдэг дээр бол бид нэр бас ярилцж явж байгаа. За одоо ер нь энэ стартап нэлийн бэлэн болж байгаа шүү байна гэдэг бид нэр өөрсдөө ханддаг. Тийм. Тэгэхээр одоо бид нарт нэлийн их шалгуур байна л да. Тийм. Ер нь бид нар ойролцоогоор 6 шалгуураар явдаг. Хамгийн том шалгуур нь бол founder. Тийм. Тэр founder одоо ингээд хиддэх бизнесээ хийж гин унж үзсэн байна уу? Унсныхаа дараа бас амжилттай босч чадсан байна. Одоо resilience гэж ярьдаг шүү дээ. Тэрийг бол дэлхий дээр одоо Монголд бол нэг унаад үзсэн гэхээр ингээд за энэ ер нь бүтгүү гар гэж ярьдаг. Унаад босоод ирсэн хүнийг дэлхий дээр визинер бол энэ бол юу ч болсон босож ирэх чадвартай хүн юм байна гэж ярьдаг гэх юм уу те. Ингээд шал өөр өнцгөр харж байгаа шүү дээ. Би зүгээр энэ дээр үнслээ нэг сонирхолтой түүх бас стартапууд хэрэгтэй байж магадгүй гэхэд бид нар нөгөө Pegasus Ventures гэдэг шүү дээ. Одоо захиурын үндигийн одоо хамгийн л hot стартапуудыг ер нь анхны санхүүжүүлдэг том асар том тийм venture capital сан байгаа. Тэнтэй анх ингээд ярьсан чи манайх 3 үүсгэн байгуулагчтай мэдээж уулзахаасаа өмнө одоо short tech буюу компанийнхаа танилцуулгыг явуулсан байгаа. Тэр 30 минутын видео колл хийхэд ерөөсөө асууж байгаа юм та нар 3 co-founder-ууд яаж уулзсан би нэгээ яаж таньдгүй чиний одоо хүүхэд нас ч ямар байсан гэж тухай би ямар бараг солиотой нөхрөө гэж бодсон. Тэгээ сүүлд нь яасан чинь хамгийн гол нь анхан дөнгөж эхэлж байгаа стартапуудын хувьд бол гол тэр стартапын хөдөлгөх хүчин тэр үүсгэн байгуулагч нь л байдаг те. Тэр хүмүүс нь ямар вэ? Хоорондоо хэрхэн ажиллаж чадах вэ? Одоо тэр хүмүүсийн яг түрүүнгээмэгийн илдэг шиг мөн чанар нь юу вэ гэдгийг мэддэг нь энэ одоо стартап урт хугацаанд амжилттай явах суурь нь байна уу үгүй байна уу гэдгийг хардсан байлээ. Тэгээд айгүй тийм сонирхолтойгоор би тэрийг мэдэрчээсэн анх яг тэр ярилцлагын үед бол ерөөс ойлгохгүй байгаа юм чинь те. Тэгээд юу балаа юмсаад байгаа юм бэ гэл те. Тэгээ одоо бас тэр нөгөө хийж байгаа зүйлдээ дуртай байна уу те. Одоо тэр нь хаанаас центр санаанд гарсан, хэн гаргасан, юунаас болоод энийг ингэж амар гоё хийх гэдэг юм те. Одоо ингээд ер нь стартап хийх гэж чинь ингээд бүх амьдралаа одоо тэнцэн тавиал явж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгмүүд ингээд одоо ийм их ирж хүчийг гаргахын тулд энэ бол амар том гал байж ах хэвээр. Тийм. Star Venture хөтөлбөрт оролцогч компаниудыг бас энэ хөтөлбөрийн явцад ажиглахад тийм магадгүй эхний хүлээлтээс шаалан өөр явсан ч гэдэм үү тийм сонирхолтой өөрчлөлтүүд юу нь яаж харагдсан бол илүү одоо юу гэдэг юм арай хүлээлтэд хүрээгүй байлаа гэж одоо нөгөө талд бүр хүлээлтэд авсан тийм хүчин чармайлтуудыг гаргасан гэх мэтчлэн. Яг хөө Star Venture хөтөлбөр нь юу та тодорхой хугацаатай л да. Нэг компанид олгож байгаа хугацаа нь 24 сар. Тэгээ 24 сарын дотор л энийг 50,000 евро хэрэгтэй юмд ашиглаад гэж байгаа. Тэгэхээр яг энэ хугацаанд бол их амар өөрчлөлт бол гараагүй юм байна. Энэ өөрчлөлт гаргасан хүмүүс энэ өөрөө сууж байна. Эдгээр анх үе шүү дээ жишээлбэл шал өөр төсөл бид нар дээр барьж ирж ирсэн. Бид нэг маркетингаас ажиглалмаар байна бизнес. Энэ улсын зах зээлийг судлуулмаар байна. Бид нэрээ эсвэл аппликейшнээ хөгжүүлж гэлөө те. Тэгэхдээ бид нар тэн дээр ингээл стартапууд ч айгу юу шүү дээ нөгөө нэг юмыг айгу хурдан хийхгүй бол цаг хугацаатай уралдаж явдаг. Тэгээ бид нар ч гэсэн тэн айлхан хурдан ажиллах гэхээр бас заримдаа бас юу байдаг. Манайч бас нэг олон улсын 3А зэрэгтэй банк гэдэг утгаараас хяналт шалгалт өндөртэй. Тэгээ яг гол нь эдгээр яг зөв төслөө барьж авч юу гэдгийг нь бол бид нар бас гол нь харах гэдэг байхгүй. Тэгээд эхнээс ямар төсөл хэрэгжүүлэе гэж бодож ирсэн чинь тэр нь цаашдаа явсараад ханч бараг эдийн жишээн дээр бол тэр зөв төсөл дээрээ сүүл ингээд яг бууцсан юм шиг санагдаад байгаа. Тэгээ өөр жишээ гэх юм бол нэг компани бас адилхан юу хийж ирсэн. Нэг өөр улсын зах зээлийг сонирхож байсан. Тэг чинь тэр улсын одоо Өмнөд Азийн улсыг сонирхож байсан чинь тэнцэн бас нэг юу гараад одоо нэг зөвлөгөө бас нэг айлгт олж өгч чадахгүйсэн. Тэгсэн чинь тэднэрт эхлээд нэг Төв Азийн улс нь илүү юу юм бэ? Илүү
эхний ээлжинд ороход илүү хямдхан юм байна. Тэгээ хамтрах ажиллах зөвлөх болон хөрөнгө оруулагчид нь илүү ойрхон байсан учраас яг банаа Европын зэрэг бас хөгжлийн банк чинь юу штэ данаа нэг хөгжиж байгаа улс орнуудад одоо хөрөнгө оруулж байгаа. Тэр дотор бол одоо Төв Азида, Казахстан, Узбек, Киргиз, Тажик, тэгээ Монгол ингээд бид чинь нэг бүс нутагтай ингээд орчтой. Энэ дотор бас бид нар connection сайн байхгүй юу? Тэрийг бас ашиглаад тэр компанид яг бид нар илүү сайн тохирох зөвлөгөөд нь олоод өгсөн. Төв Азид бол бид нар бол яг тийм юу байхгүй, холбоо сүлжээ байхгүй ч гэсэн яг тэр стартапууд нь өөрсдөө тэндээс зөвлөгөө эксперттэй олоод ирж болно. Яг дээшний зах зээлээ ингэж өөрчилсөн гэдэг юм шиг байна. Салбараар нь авч үзэр одоо бид нар стартап гэлэхээр яагаад ч юм дий нийтлэг ойлголт сүүлийн үеийн тренд технологи эсвэл IT суурьтай компани эсвэл шинэ аппликейшн хөгжүүлдэг нэг тийм шин санаагаа хэрэгжүүлдэг илүү энэ талдаа илүү амжилттай хөрөнгө оруулдаг болов уу хөрөнгө оруулалт татдаг болов уу гэсэн нэг тийм одоо хүлээлт байгаад идэг. Яг энэ хөтөлбөрийн тухайд юу гэдэг альж уулчлалын салбар, аль эсвэл бүр үйлдвэрлэгч салбарчид нь үйлдвэрлэлийн төсөл байдаг ч юм уу те. Ийм салбараар нь харуул. Дандаа л ер нь бол технологи дээр суурилсан төлбөрийн салбарууд байна л да. Одоо финтекч байна, санхүүгийн чиглэлээр те. Өөр одоо ногоон эрчим хүчний чиглэлээр байна, эрүүл мэндийн чиглэлээр байна. Эрүүл мэндийн чиглэлээр байгаа. За тэгээд өөр бас одоо үйлдвэрийн чиглэлээр байгаа одоо өөр ч одоо зүгээр сонирхолтой бас нэг аппликейшнүүд гэдэг ч юм уу. Дандаа ер нь бол технологи ашигласан компаниуд олдоо угаасаа өнөөдөр чинь технологийн ирэн үед энийг илүү бусдаас сайн ашиглаж чадж байгаа. Илүү ирээдүйд одоо 10x 20 дахин өсөх боломжтой гэж бодож л бид нар энийг сонгож авч байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийг яг бид нөгөө 24 сар гэж хэлсэн шүү дээ. Энэ сар энийг чи бид нар жилдээ нэг удаа юм уу эсвэл 2 жилдээ нэг удаа зарлж байгаа. Тэгэхээр одоо 26 оны эхний улиралд бид нар дараагийн 3 дахь кохортыг авах зар нь тодорхойлох байх гэж бодож байна. Тоодохгүй дахиад зарлаа. EBRD Mongolia гэдэг Facebook хуудас байгаа. Тэрэн дээр л манай мэдээлэлүүд цаг тутамдаа цаг үед шууд ингээд ямар ч хөтөлбөр зогсохгүй дахиад үргэлжлээл байх юм байна. Тэ үед тутам ингээд зарлагцаар маш сайхан мэдэн. Тэгвэл дараагийн одоо өрсөлдөх стартапуудад хандаад гоё зөвлөгөө өгч. Тэг материалаа бас бэлдээхээр зарцсан богино хугацаа үлдсэн байна. Яг хөө тэр миний зүгээр юу бол бас ингээд залуучуудтай уулзаад явж хахад илүү зөвхөн Монголынхаа зах зээлийг хараад идэг. Тэгээ арай амбицтай байгаа ч гэж зөвлөмөр байна. Сая Буянбатын хэлснээр EBRD-гийн энэ одоо сүлжээ нэтворкийг ашиглаад Төв Азийн орнууд руу гарах асар өргөн боломж байна те. Тэр чинь ингээл бас шийдэх асуудлууд байгаа. Эхнээсээ манай стартапууд ер нь Төв Азийн зах зээл рүү гараад эхэллээ те. Одоо арай агсан төвшинж явж байгаанууд нь гэхээр ер нь амбицаа жоохон том байлгаач. Тэгээ зөвхөн Монголынхоо нэг жижиг асуудлыг биш. Энийг бас дэлхийн асуудал, бүс нутгийн асуудлыг яаж шийдэж болох вэ гэдэг өнцгөөс нь харуул илүү их амжилт олох юм шиг байгаа. Тэгээ Монгол шиг одоо ингээд далайд гарцгүй хоёр том гүрний дунд байдаг улс бол нэг бол одоо уул уурхай, нэг бол аялал жуулчлал гэдэг өөр нэг сонголтгүй юм шиг байдаг бол энэ стартап, технологийн салбар, оюуны салбар гэдэг чинь орон зай, цаг хугацаа, одоо газар нутгийг хамаарахгүй үргэлжлэн хэлэх боломжтой нэг даваа талтай байдаг. Тэгэхээр илүү яг тэр өнцгөөс нь бодож яах юм бол зөвхөн одоо EBRD-ийн дараагийн Star Ventures-ийн хөтөлбөрт орхоос гадна ер нь бизнесийн хувьд бол айгүй тийм нэг зөв харах үнцэг юм шиг надад санагдтыг. Тэгэхээр тех гэж хичээгээрээ л зөвлөмөр юм да. Гэхдээ одоо Амрагийн ярьсан 5 жилийн өмнө бол одоо бид нар өөр орнд ингээд бүтээгдэхүүнээ зарна гэдэг стартап бараг байгаагүй. Одоо л бараг стартап 90% гэж ярьж байна. Тэгэхээр манай стартапууд бол тэгэл гадны хүмүүстэй гэл би ярьдаг байхгүй. Тэгэл манай Монголын экосистем ингээд хэр байна гэдэг асуулт нь одоо юу гэж хариулдаг вэ гэхээр сайн манай Ant Global одоо Series B-ийг босгочлаа $100 сая valuation дээр. За Төв Азида Series B босгосон өөр ямар компани байна гэдээ харангууд Узбекистаны нэг Үзүмл гэж компани. Тэрнийх зөвхөн Узбекистанд л байдаг. Юуны компани? Одоо WeChat гэх юм одоо marketplace гэх юм уу те одоо тийм компани. Тэгээд тэрнийх яаж Series B-гээ босгосон бэ гэдэг тэгэнгүүт гадны оронд орохгүйгээр хүн амлаг байхгүй. Одоо манай Монгол улс 40 сая хүн амтай байсан бол одоо бас нэлээд олон Series B-тэй сууж байгаа шүү. Тэ. Тэгэхээр unicorn төрсэн байж магадгүй. Тийм, төрсэн байж байгаа. Тэгэхэд манайх ингээд
Ant Global гэдэг компани ийм цөөхөн хүн амтай газраас гаралтай. Тэгснээр Series B-гээ босгосон явж байгаа гэдэг бол бид нэр Узбекистан, Казахстан бусад одоо Төв Азийн орнуудаас хамаагүй урд явж байгаа гэж би хэлдэг. Тийм. Тэгээ Series B босгосон гэхэд бүр гадныхан амар гарахдаг. Тэгээ сая бас нөө EU Mongolia Forum боллоо шүү дээ. 6 компани стартап бүтээгдэхүүнээ танилцуулсан, компани танилцуулсан. Гадны банкерууд бүр гайхаад явж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр манай стартапууд бол ямар ч тийм нүүр улаалахгүй болсон. Тийм. Тэгээд одоо энэ интернетийн ач юм уу одоо бүх одоо мэдээлэл одоо ийм гоё Star Venture гэх мэтчлийн ийм хөтөлбөрүүд байдаг болсон. Тийм. Уянбат шинжээч төрүүд урдчихсэн те Star Venture хөтөлбөр тэгээд Angel инвесторуудыг боожуулмаар байна гэдэг. 3 дахь нь болохоор илүү accelerator талдаа бас урдчихсэн те тэр талаараас жоохон дэлгэрүүлээд мэдээлэх үү. Тийм одоо нөгөө нэг манайх ч бас нэг 26 улсад энэ Star Venture гэдэг хөтөлбөр явж байна л да. Тэгээд тэр дотороос бид нар 36 тийм боожуулдаг акселераторуудтай хамтарч ажилладаг. Тэгээд Монголоос бид нэг шилдэг тийм хурц хөтөлбөрийг санал болгоход M-Stars шалгаж гарч иж байсан. За тэгээ M-Stars-ыг бид нар юун дээр одоо Эстонд төвтэй олон улсын зөвлөхүүдээр за тийм одоо яг өөр улсын акселератор хөтөлбөрүүд яаж явж байна тэрний ноу хавыг тийшээ шилжүүлэхэд тулсан нэг 6 сарын үргэлжлэсэн тийм зөвлөгөөшгийн хөтөлбөр болсон байгаа. Тэгээ тэрнээс бас тодорхой сайн үр дүнгууд бас гарсан гэдэг одоо манай тэр хамтарч M-Stars-ын зүгээс бас биднэрт бас дурдж илээ. Одоо энэ төрлийн хөтөлбөрөө дахиад давтамжтайгаар хэрэгжих үү? Өөр биднэрт бол дахиад одоо хурцгуур хөтөлбөрүүд биднэрт хамтарч ажиллах сонирхолтой байх юм бол биднэрт холбооч болно. Хурцгуур төвүүдтэй нь өөртөө хамтарч байгаа тийм хөтөлбөр юм байна тий. Одоо нэг компани сонгож байгаа одоо нэг хийж болох төслүүдийн нэг нь. Энэ чинь бас айгүй чухал байгаа байхгүй нөгөө хурцгуур хөтөлбөрүүд чинь бас нэг янз янзын нэг модельтэй зарим нэг 3 сар, зарим 6 сар гэдэг ч юм уу. Зарим арай нэг удаа хугацаагаар. Тэгээ энэ хугацаанд чинь энэ хурцгуур хөтөлбөрүүд чинь хэдэн стартапуудыг сонгож аваад өөрийнхөө офс дээр ингээд байрлуулад зарим талаас нь санхүүжилт болон эсвэл одоо оюуны талаас нь одоо тусламж хэмжиж хөдөлгөөн үзүүлээд тэг жоохон хувийн эзэмшиж авдаг. Тэгээд нөгөө компаниуд нь 5-6 сарын турш арай нэг сайн туршлагатай хүмүүсийн доороос нэг ажиллаад үзэхээр арай өөр төвшөнд туршиж байгаа. Тийм хөтөлбөрүүдийг бас хэрэгтэй энэ экосистем хөгжилт бол. За төгсгөлд нь би нэг зүйлийг тодруулмаар санагдаад байна. Angel хөрөнгө оруулагчийг бэлтгэхэд те дахиад бас монголчуудынхаа талаар асууна. Одоо бол бид нар юу гэдгийг яг том бизнесийн зах зээлийг хараад үзэхээр те том хөрөнгө оруулагч гэж хэлж болох үз одоо бүтээн байгуулагчид те дотоодын зах зээл энэ хүмүүс бол 30 гаруй жилээ 35 жил хувийн одоо зах зээлийн эдийн засгийн шилжлээс хойш юм туршлагатай шүү дээ. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтанд. За эдгээр комьюнитиг тэгвэл яаж Angel хөрөнгө оруулагч болгох вэ? Энэ дээр ер нь ямар амбицтай явдаг вэ? Эхнээсээ бас мэдээж болцсон л явж байгаа тийм. Тийм айгүй гоё асуулт байна. Тэг ер нь бол би одоо манай Angel клуб дээр нэг 80-аад мемберүүд байгаа. Тийм тэгээд бид нар ингээд стартапуудыгаа ингээд танилцуулаад ер нь л бас мэрсэр гадны хүмүүс бас байдаг л та. Тэгээ Zoom call-оор ер нь бүх юмаа дамжуулаад явчихтiin. Тэгээд явж байхад одоо манай хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч нар чамайг л ингээд рефер хийсэн болохоор би мөнгө хийсэн штэ гэдэг хүмүүс бас байдаг байхгүй юу? Тэнгүүд би бид нар бол зүгээр ингээд opportunity present хийж байгаа шүү ингээд тий боломжуудыг та нарт санал болгож байгаа. Та нар өөрсдийнхөө ингээд гэрийн даалгаврыг хийх хэрэгтэй. Тий тэгээ түрүүн ярьжсэн жил ингээд дор хаяж 40 цаг зарцуулах хэрэгтэй гэхээр одоо надтай бас зарцуулж болно. Тэгээ яг тэр нөгөө хөрөнгө оруулах байгаа стартап бас жоохон судлаад тий очиод биерээ уулзаад танилцаад энэ талаа Монголд байлаа тий. Тэгээд ер нь хүмүүсээс асууж үзээд за одоо Eureka-д инвест хийж байгаа жишээ нь бол одоо амраа ер нь ямар хүн бэ? Урд нь юу хийжсэн? Чи дотн найзуу таньдгүй одоо түрүү нөгөө Pegasus Tech Venture шиг тий багнасаа өнгөрөөсөн бэ. Тий. Тийм тэр хөрөнгө оруулагч нар одоо монголчууд бол аль нутгийнх вэ гэж асууж байгаа тийм. Тийм ер нь одоо энэ хүн ингээд итгэл даагаад тий миний хөрөнгийг ингээд ер нь ингээд удаан хугацаанд ингээд томруулаад буцааж өгөх одоо боломж нь хэр байна гэдгийг өөрсдөө ингээд аягүй сайн судлах хэрэгтэй л гэсэн үг л та. Тэгээ дээрэс нь бас яг юм хөрөнгө оруулалтын бас нэг жижигхэн томьёолуудаа бас мэдээд авчвал ингээд одоо би чи ер нь
нэлээд хэдэн жил нэг хайр гарагийн хүн шиг л явлаа. Ингээд манай хөрөнгө оруулагч нараа дөнгөж нөгөө нэг сток хувьцаа бонд руугаа л хөрөнгө оруулж эхэлж байгаа. Одоо тэгээд IPO гэдэг үг одоо нэлийн одоо монголчуудын үгийн санд ороод ирлээ шүү дээ, тий. Тэрэн шиг бас ингээд pre-seed гэж одоо айл шатыг яриад байгаа, seed гэж айл шатыг яриад байгаа юм, тий. Одоо анжил хөрөнгө оруулагч нар одоо яг хаана очтیں, ямар эрсдэл хүлээх гээд байгаа, эрсдэл гэж юу юм, тий. Тэгээ бид нэр ер нь ингээд стартап руу ингээд за $5,000 хийлээ, $50,000 хийлээ. Энийг би хизээ аавна гэсэн үг юм. Мөнгө ингээд хийчихэл, ер нь ингээд хүмүүс ингээд одоо энэ аюух завгүй амьддаг болцсон тий. Ингээд мөнгө хийчихэл ингээд бас тас алга болчдөг хүмүүсийн одоо гадны хамгийн мундаг энжил инвесторууд бас оролцдог байхгүй бизнест нь. За би одоо Eureka-д мөнгө хийцтэй. Тэгээ Eureka-гийн манай залуучууд одоо ингээд бас Сингад танилын үрээ хэрэгтэй байгаа болоо, хөрөнгө оруулагч нар хэрэгтэй байгаа болоо те. Би бүтээгдэхүүн зарахад одоо юу гэдэг бас нэг айд танилцуулчих хэрэгтэй юм болоо те. Өөр одоо ямар тусламж хэрэгтэй байна? Хоёулаа кофе уугаад ярилцъя гэдэг ч юм уу те. Бас тийм тусламжуудыг үзүүлж чаддаг angel investor-ууд бас дараагийн нөгөө нэг одоо за Eureka-ийн angel investor-ууд Eureka нэлээд сайн тусалсан бол Eureka бас нөгөө стартап фаундеруудад ярьж өгдөг байхгүй. Энэ angel investor-тай хамгийн гоё хөрөнгө оруулагч шүү. Яг бид нарыг ойлгодог. Бид нарт зөндөө тусламж үзүүлжсэн. Энэ хүнтэй л хамтарч ажиллаарай. Гэт ерөнхийдөө successful амжилттай angel хөрөнгө оруулагч байхын тулд одоо хамтдаа л тэр стартапыг босгоно гэсэн үг л дээ. Энэ хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд одоо тосгоноороо хүмүүжүүлдэг гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг стартапыг босгохын тулд хот дээр оролцох хэрэгтэй. Тийм. Тэгэхээр одоо манай корпорациуд, манай их сургууль, тий, angel investor-ууд, мэргэжлийн хөрөнгө оруулагч нар одоо ингээд бүгд оролцож ийж манай энэ стартап экосистем яг ном журмаараа том болно гэсэн. За маш их баярлалаа. 80 гаруй гишүүдтэй нэг жилийн хугацаанд даблтаасаа гэж ирээ. Баярлалаа. Гайгүй хойд жоохон баг байна уу гэж хэлчихээр. Тийм, надад бол баг нөгөө юунаас тооноос илүү нөгөө quality-ийн сайжрах хэрэгтэй. Тийм. Тэгээ би биднээс нөгөө хөрөнгө оруулагч нартайгаа айгүй ойрхон уулзаад явдаг шалтгаан бас тэр. Тийм, аль болох цаг зав болж ивэл тэгээд нөгөө таны хөрөнгө оруулсан стартап одоо тиймэрхүү шатанд явж байгаа. Сайн нэрээ бүтээгдэхүүнээ гаргацсан байлээ. Эхний хэдэн кастомертай зарцсан байлээ. Одоо тэгж ингэж явдаг ч юм уу те. Тэгээд та одоо юу гэдэг тэр салбарын тим хүнийг таних уу, танилцуулаад өгөх юм уу гэдэг ч юм уу те. Тийм. За маш их баярлалаа. Бас шинэ бизнес эхлүүлж байгаа тий. Шинэ санаатай стартапуудад бас бодиттой жишээ, туршлага, сайн туршлага болох үз мэдээллүүдийг хүргэж өгсөн гэж найдаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа цаг гаргаж хүрэлцэн ирсэнд. Тэгэхээр бид Европын цэргийн масгалтын хөгжлийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн стартапуудыг дэмжих хөтөлбөрүүд ямар цар хүрээг хамарч ямар өргөөжөө бий болгоод байгаа талаар та бүхэнд хүргэхийг зарлаа. Хамтаа байсан баярлалаа лимончуудаа.